Тэрээр сандран өрөөрөө ороход царай нь улаав. Тэрбээр бүрэг дуугаар Минтээс би энэ ямар байгааг асуув. Минт бүгд яагаад түүн дээр ирснийг эцэст нь ойлгосон бололтой байв. Тайван бөгөөд мэрэгжлийн Ирина гинцэн хүлийг нь эмчилхийн тулд шидэж чадвараа ашиглаж ирсэв. Түүний шившлэг гинтлийг бүрэн эдгэж чадахгүйч нөхөн сэргээхт нь туслах хангалттай үр дүнтэй байж Минтэд багаж гисэн тайвшрал авчирлаа. Эмчилгээ дуусаад Минт анхаарлаа дахин Михтин рүү хандуулав. Тэрээр түүнд ямар нэгэн чухал зүйл хэлэх гэж байгаа бололтойг нь сануулав. Түүний өнгө аяс бодол санаагаа ичтгэхийг хүлээж байгаа мэт санагдах аж. Михтиний зүрх түргэн цохиж хөзөрч өвчөв. Бусд нь чимээгүйхэн харж түүнийг чин сэтгэлээсээ үннээ хийх гэж найдаж байв. Гэвч Михтин сандарч ярианы сэдвээ хурдан өөрчлөн Минтээс өсөж байгаа эсхийг асуув. Тэрээр хоол нь түүнд ярих зориг өгөх байх хэмээн найдаж ичлээд хооллохыг санаж болгов. Тэрээр Эжисоны зөвлөгөөг өөртөө сануулав. Чин сэтгэлээ харуулж чадвал үнэнч байдал үр дүнгээ өгөх болно. Минтэ хичээнгүйлэн хийсэн пиццаа авчирч өгөв. Амтлагчуудаа зүрхэн хэлбэртэйгээр үржээ. Тэрээр сандарсан дуугаар энэ хоолыг пиццаа гэдэг бөгөөд Эжисоны тусламжтайгаар өөрөө хийсэн гэдгийг тайлбарлав. Энэ бол онцгой хоол гэж нэмж хэлээд түүнд сайхан харагдаж байна уу гэж асуув. Гэвч Минт түүний хичээр зүтгэл цаанаа ямар гүн утга агуулж байгааг ойлгосонгүй бололтой. Тэрээр төдийлөн сайн бодолгүйгээр хооллоо гэж хэлээд шууд л нэг зүсмийг авав. Бүгд хооллоо чивчгэхэд Минт нэг хазаад гайхснаа илэрхийлв. Тэрээр бяцлаг бол захтай зарагддаг өмхий үнэртэй зүйл гэж үргэж боддог байсан ч энэ бицний бяцлаг маш амттай байна гэж хэлв. Тэр амт босон бүтцийг нь магтаж энэ нь түүнийг тэр дорн алмайруулсан бололтой. Бусд нь хоолоо амтархан идэж байхад Михтин чимээг өхөн идэв. Хоолны дараа Минт Мижинтэй хандан түүний хоол хийх чадварыг мартав. Тэрээр түүнийг ийм өвөрмөц бөгөөд амттай зүйл хийж чадна гэдгийг мэдээгүй байснаа хэлв. Михтаны зоригдсон Минтээс ирээдүйд юу хийхээр төлөвлөж байгаа талаар бодож үзсэн эсхийг асуув. Түүний өнгө аяс нухацтай байсан бөгөөд энэхүү гинтийн өөрчлөлт Минтийг зогтосоход хүргэв. Тэрээр энэ талаар төдийлөн сайн бодож үзээгүйгээ хүлээн зөвгөөрөв. Үүний дараа Михтин түүнийг ээлжсэний ферм дээр хамт ажиллахыг санаж болгов. Түүний санал Минтийг гайхшруулж тэрбээр фермийн талаар тодруулан асуув. Эжисон гарч ирэн саяхан ферм худалдаж авснаа тайлбарлаж Минтийг хамтран ажиллахаар ирвэл нэр төрийн хэрэг байх болно гэж хэлв. Минт гайхширсан бололтой байсан бөгөөд Михтин аль хэдийн тэнд ажиллаж байгааг мэдээд хөлсний бүлэгтээ хийж байсан ажил нь яасан бэ гэж асуув. Сандарсан Михтин харцаа буруулав. Тэрбээр хамаг зоргоо нийлүүлэн Минтийн араас яг л түүний дараа гитийг орхисон. Бөгөөд ирээдүйд түүний хажууд үлдэхийг хүссэн учраас тэр гэдгээ ичиллээ. Тэрээр сэтгэлээ цаашид нууж чадалгүйгээр үүнийг чангаар хэлв. Минт дулаахан инээнсэглээд ферм дээр ажиллахыг зөвшөөрсөн нь Михтинийг баяр хөөрөөр бэлхав. Бусд нь ч гэсэн түүний шийдвэрт баяртай байгаа бололтой байлаа. Гэвч Минтийн дараагийн үг Михтинийг хэлэх үггүй болгов. Тэрээр түүнийг одоо хөлсний цэргүүдтэй хамтрахаа байсан хойно хотын залуучуудтай танилцах талаар бодож үзэх хэрэгтэй гэж хэлв. Тэрбээр одоо нас бий гүйцэн болохоор болцох талаар бодох цаг нь болсон гэж санамсаргүй байдлаар дуртав. Михтин хөшиж орхиод ямар ч хариу өгч чадсангүй. Эвгүй байдлыг мэдэрсэн элсэн дагцаа маажин Минт нөхцөл байдлыг огт буруу ойлгосныг ойлгов. Хүчтэйтэй байдлыг анзаараагүй Минт хизээнээс ферм дээр ажиллаж ихэж болох талаар үргэлжлүүлэн ярив. Элсэн түүнийг яаралтгүй ихлээд биеэ тэнхрүүлэхэд анхаарах хэрэгтэй гэдгийг хэлж тайвшруулв. Бүдэг хүмүүс явах бэлтгэлээ хийх зур Эжисон Мижинд уучлалтгүй. Тэрээр түүний төлөвлөгөөг үр дүнтэй болж чин сэтгэл байхад хангалттай гэж бодож байснаа хүлээн зөвгөөрөв. Буцах замдаа Эжисон Михтинийг тайвшруулахыг оролдов. Тэрбээр одоо хамт ажиллах юм чинь бид биетэйгээ улам ойртох боломж хангалттай гарна гэж хэлээд түүний санаа зовнилыг үл тов. Михтин хуурамчаар инээнсэглэн уурлаагүй бөгөөд бүгдээрээ хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байхаагаа хэлв. Бүлэг хүмүүсээс холдож явахдаа Михтин нүжимсаа барьж дийсэнгүй. Тэрбээр чимээгүйхэн уйлсан ч гунигэлсэн хэдий ч бууж өгөхгүй байхаар шийдэв. Бусд нь түүнийг явахыг хараад өрөвдөвч яаж туслахаа мэдэхгүй байлаа. Энэ хооронд Минт ганцаараа сууж юм бодон гүн бодолд автжээ. Тэрбээр бүх зүйлийг эхнээс нь ойлгосон боловч үнэнтэй нүүр тулахад бэлэн биш байгаа бололтой. Маргааш нь Ловинг эзэнт гүрний угсаа залхамжлах Ван Хён тус бус нутагт хүрсэн ирэв. Тэрээр ээрсэн инээнсэглэлийг тодруулсан ч хөдөө орон нутгийн орчин нөхцөлд сэтгэл хангалуун бос байгаа нь ихт байлаа. Аярч байх зураа тэрбээр замын хажууд зогсож буй хоёр үзэсгэлэнтэй эмэгтэйг анзаарав. Тэрээр эргэлзэлгүйгээр тэдэн дээр очиж оройн цайз руу өрөв. Ойролцоо Порг Вангийн үйлчлэгийг ажиглаж байгаад Бадринигээс юу болж байгааг асуув. Поргогийн царай бараантаж Грек хотын эзэн зохих ёсоор угтан аваагүйд бухимдаж байгаагаа илэрхийлв. Энэ зуур Дион Вантай уулзахаар бэлтгэж байв. Ихэн бие таруу байгаа тул тэрбээр ганцаараа оролцох болжээ. Түүний санаа зовнож буйг анзаарсан түвшмэл үүрэг хариуцлагыг нь сануулж зоригжуулав. Тэрээр Дионд одоо арт түмнээ төлөөж байгаа бөгөөд тэд түүнд итгэж байгаа гэдгийг хэлв. Дион Ван болон Порго нарын хүлээж буй өрөө рүү орж ирэв. Тэрбээр гүнзгий амьсгаа авч эцгээсээ хүч чадаж удирдамж гуйн чимээг өхөн залбирав. Ширээний ард уур амьсгал хурцтмал байлаа. Порго Грек гүний биеийн байдлын талаар асуухад Дионы царай Барафтар болов. Тэрээр эцэг нь орон дээрээ хэвтрийн байгааг тайлбарлаж
өгч энэ байдал түүнд маш хүнд тусаж байгааг илтгэв. Ван Зион үл тоосон байдалтайгаар үүнийг харамсалтай явдал гэж хэлв. Тэрээр Грек гүн сүрэн гүний мэдэлд байсныг дуртахад Диан тэд хамгийн сүүлд ярилцаад удаж байгааг болгоомжтойгоор хариулв. Ван мөн сүрний бие муудаж байгаа тухай цоо яриа сонссон гэдгээ нэмж хэлв. Дион хэтэрхий их зүйл ярихын аюулыг ухамсарлан болгоомжтой байр суурьтай үлдэв. Боломж гарч ирснийг мэдэрсэн Порго ярианы сэдвээ өөрчилөв. Тэрбээр Дионыг үнэнж байх тангараа дахин нэг бодож үзэх цаг нь болсон байж магадгүй гэж санаж болгов. Порогтой нэгдэх нь Грекийг бат бүх хамгаалалтаар хангаж барууны байр суурийг баталгаажуулна гэж тэрээр мэдэгдэв. Ийм шийдвэрийг хүндийг ухамсарласан баруун эргэлзэв. Тэрээр үүнийг шууд шийдэх боломжгүй зүйл гэдгийг хэлж болгоомжтой хариулв. Бууж өгөхийг хүсээгүй. Порго шахалт үзүүлсээр байв. Тэрээр хөш хаанд улсад өрнөж буй иргэний дайн болон томоохон хэмжээний усалтын төслийн талаар ярианд оруулав. Эдгээр өөрчлөлтүүд нь Грек шиг газар нутгийн хувьд өндөр татвар ногдно гэсэн үг хэмээн тэрээр тайлбарлав. Барууны царай эрт цачирдан энэ нь төв хаанд засгийн газрын албан ёсны тогтоож мөн эсхийг асуув. Заягтай инээмсэглэсэн Порго энэ асуултын чухлыг үгүйсгэж газар нутгаа удирдна гэдэг бол гүний үүрэг хэмээн онцлов. Түүнтэй нэгдэх нь энэ ачааллыг багч гэсэн хөнгөвчөж магадгүй гэдгээ тэрбээр дахин сануулв. Уйлдал хийхгүй байх нь газар нутагт нь эмх замбраагүй байдал эрх мэдлийн төлөөх тэмцлийг авчирна гэдгийг тэрбээр ойлгож байв. Бухимдсан тэрбээр том найр зохион байгуулж үүний дараа хариугаа өгөх болно гэж хашгиран хэлв. Порго үүнийг цаг үрсэх хэрэг гэж үзэж байсан ч Ван Ён гинт сонирхож байгаагаа илэрхийлв. Тэрээр хааны ордны хоолноос залхсан бөгөөд шин зүйл амтаж үзэх санааг таатай хүзээж авч байгаагаа дурдв. Диан санаа зовсон ч зөвшөөрч тэднийг алмайруулах хоол амжуулахаа амлав. Ресторанд ээлсэн ажилчтай хоол бэлтгэхээс завгүй байлаа. Цэсэн шарсан будаа багтсан бөгөөд түүний сайхан үнэр өрөөг дүүргэжээ. Юурийн хоолоо идэх зураа хоолны дуршид нь буурч байгаа талаар гомдлов. Ээлсэн түүнд хоол хангалттай байгаа тул дахин нэмж идэж болно гэж хийж тайвшруулв. Гинэд нэг бүлэг баатрууд ресторан руу дайран орж ирэв. Тэдний удирдагч Сворд эзнийг гарч ирэхийг шаардав. Ээлсэн огт сандарсангүй ураг шалгаж хүмүүс хооллож байхад саад болох зохимжгүй хэлээд зэвсгээ буулгахыг рицаруудаас хүсв. Гэвч рицарууд түүний тайван байдалд огтхонч сэтгэгдсэн төвөг асах байлаа. Тэдний нэг нь ээлсний хоолойд сэлэм толхон сөвдөж гуйхгүй бос аюултай зүйл тусгарах болсон хэмээн сүрдүүлв. Ээлсний төвчээр барагдаж эхлэв. Тэрээр хоолойн тайван атлаа хатуу байр суурьтайгаар рицарыг явахыг сануулв. Өөрт нь ямар аюул нүүрлээд байгааг үл ухамсарсан рицар цохиж өгөхөөр сэлэм дасав. Түүнийг үйлдэл хийхээс өмнө тушаал өгсөн хатуу хоолой төгшүүртэй уур амьсгалыг тасалж рицаруудыг зогсохыг тушаав. Энэ хоолой бол рицаруудын дид ахлагч Элисонд сайн танил Дарент гэгч байв. Дарент өөрийн цэргүүдэд зэмлэн буруутгаж гараа өргөөд зоогийн газрын гадаа сүгдхийг тушаав. Дараа нь тэрээр Элисоноос уучлалт гуйж рицарууд тус бүсийг хянах үүрэг хүлээсэн ч хитрүүлсэн авирснаа тайлбарлав. Элисон үүнийг томжиргүйгээр мөрөө хавчиж рицаруудын үнэнч байдлыг хүлээн зөвшөөрсөн ч ийм явдал дахин давтагдахгүй байхыг Дарентаас шаардав. Хуучныг дурсан Дарент нэгэн хүнд тулааны үеэр Элисон өөрийнх нь Бакилоныг аварч байсныг санан дурсав. Элисон ганцаараа дайсны шугамыг сэтэж тулааныг эргүүлснийг тэрээр хуучижээ. Магтаалыг үл харгалзан Элисон тэднийг амьд үетгэхэд Бакилоны сахилга бат Дарентийн өдөржиг нөлөөсөн хэмээн даруухнаар хариулав. Хувийн түүхээ хуваалцах үед Дарентийн хоолой ноцтой өнгө аястай болж хувирв. Дайны үед нэр төрийг чухалчилснаасаа болоод эхнэрээ ядуурлаас аварч чадаагүй түүнийг зовоож явдаг алтаа байснаа тэрээр хүзэв. Тухайн үед өөрийнх нь татгалзсан шагналыг Дарент мэдээгүй байхад Элисон шууд эхнэрт нь явуулсныг тэрээр ичиж энэ бол хизээч мартаж чадахгүй өглөг буян хэмэв. Талархлаа илэрхийлэх зорилгоор Дарент ихснийг дүүгөө болгох нэгэн санаа дэвшүүлв. Элисний зоогийн газрыг хамгийн амжилттай болгохын тулд Грек дэх бусад бүх рестораныг хаахыг тэрээр санал болгов. Элисэнд хариу үг хэлэх завдал өгөлгүйгээр Дарент урам зориг дүүрэм тушаал буулгаж ихэсэн нь Элисний дургүйг хүргэв. Энэ үеэр хотын өөр нэг хэсэгт Порго Вангийн угсаа залхамжлах Ван танил бус зоогийн газарт хоош шийдсэнд санаа зовнож эхлэв. Ямар нэгэн буруу зүйл тохиолдох эрсдэл өндөр байсан ч Дион санаа зовсонгүй. Тэднийг явахад гинт Ваныг чиглэсэн олон сум нис живсэн ч шидэг хаалтанд саатав. Ванг дагаж явсан агуу шидтэн Мадрина өөрийн хүчрхэг чадлаараа Ванг хамгаалж үлдэв. Алан хядагчид гарч ирж бусдыг нь орхиод зөвхөн Вангийн амийг хөнөөх зорилготойгоо зарлав. Мадрина хариу цохилт өгөхөөр хоромж алдсангүй. Тэрээр шившгээ тавьж газар хөдөлгөөн үүсгэн дайралтыг зогсоож дайснуудыг ямар ч хамгаалалтгүй болгов. Түүний дэрлэг байх хангалттай бөгөөд ямар ч аюулыг дарж чадах тул яагаад Вангийн угсаа залхамжлагчийг дагахаар сонгогдсноо тэрээр дахин батлав. Кусаныг аюулыг наанхоошч чадуу хүшид нийт газар чичирч алан хядагчид
хожид хад чулуунд оргуушдаг. Леон энэ бүх сүрлийн дунд ямар ч гэмтэж бэрхтэлгүй зогсож байлаа. Эзэнт гүрний агуу шийдтэн Мадринагийн үзүүлсэн асар их хүчийг харсан. Тэрээр түүний чадвар ямар ч дайсныг зогсоохгүй байх баталгаа болбхийг ухаарав. Тэрээр Мадринаг үнэж эзэнт гүрний хамгийн хүчрхэг зэвсэг хэмээн хүлээн зөвшөөрөв. Гэсэн хэдий ч Мадрина даруй хിവэр үждөв. Хойноос харж зогссон Дион үүнд итгэж ядан гайхав. Мадринагийн хүч чадрын тухай цов яриа үнэн болохыг тэрээр ойлгов. Тэр бол энгийн нэг шийдтэн биш, харин ганцаараа бүтэн армийг бод цохих чадвартай 7-дугаар зэрэглэлийн агуу шийдтэн байлаа. Энэ үеэр Эжисоны зоогийн газарт Дариант болон манай залуу хоёр ярилцаж байв. Юм бодлогоогоор шууд дайрч ордог зуршлыг нь Эжисон Дариантад шоолон ярив. Дариант төргөн түүхийг хөдөлгөө хүлээн зөвшөөрч энэ зуршлаа одооноос засахаа мэдгэв. Өөрийнх нь боломжгүй байдас бусдад төвөг учруулж байсан өмнөх нэгэн тохиолдлыг эргэн дурсаж Эжисон хариу үг хийв. Тэрээр эвгүйхэн инээмсэглээд цаашид илүү хичээхээ амлав. Хин нэгэн ирж байгааг Дариант гинэд анзаарснаар тэдний яриа тасалдлаа. Түүний царай хувирч гадаа байгаа цариудыг хөдөлгөөнгүй зогсохыг тушаав. Вангийн угсаа залхамжлагч ойртож ирж байгааг тэрээр сандарсан байдлаар тайлбарлав. Гэвч Эжисон тайван бөгөөд бодол хийсэн хിവэр байв. Грек хотод анхны шөнийн тушаал яагаад идэвхтэй байсныг тэрээр одоо ойлгов. Ван Леоныг Эжисон хүндэтгэн угтаж авсан ч Ваны айлчлалын ач холбогдлыг бодож боломжсоор байв. Леоны хэсэг хүмүүсийн дундаас хуучны хааны шийдтнүүдийн дүрмт хувцас өмссөн Мадрин руу Эжисоны анхаараас татагдав. Лео мөн уг дүрмт хувцсыг хурдан анзаарч Эжисон хааны шийдтнүүдийн ангитай холбоотой болохыг олж мэдэв. Удаан хугацааны өмнө халагдсан хэдий ч бид эвтэйхэн тус үүнийг үргэж зүүзэн өмсдөг талаараа тэрээр энгийнээр хариулав. Энэхүү явдалд олзуурсан Леон догдолж 7-дугаар зэрэглэлийн агуу шийдтэн Мадринаг урам зоригтойгоор танилцуулав. Албах ах хугацаанд түүний тухай сонссон байж таарна гэж бодсон Леон хооронд нь холбохыг хүсэн Мадринаг дуудав. Мадрина царцаж илт сандарч эхлэв. Прого төвчээргүй загнаж нэрийг нь дахин дуудснаар тэр ирэлцээгээ дарч чадав. Тэрээр Мориноосоо аажихан бууж дуулга тайлаад Вангийн угсаа залхамжлагч руу дөхөв. Мадринагийн айлч сандарч байгааг огт анзаараагүй Леон түүнийг ээлжсэнд бахархалтайгаар танилцуулав. Мадрина 50 байдлаа хатгалах гэж хичээн төгдрөн. Эжисоны сүртэй байдлыг эргэн дурсаад нэгж буруу алхвал ямар аюултай болохыг тэр дотроо бодож айлаа. Манай залуу түүнд тайван бараг л найрсаг инээнсэглэж тодруулахад үүнийг анхааруулах болохыг тэр дор нь ойлгов. Түүний үгийг дагахаар шийдсэн Мадрина тэдний анхны уулзалт хэмээн сандруухан мэдэгдэв. Леон түүнийг үнэн гэж бодоод бага зэрэг секрет дундор байсан ч уг хариултыг нь хүлээж авлаа. Гэсэн хэдий ч Эжисон ямар нэгэн хэрэггүй асуудлаас зайлсхийхийн тулд танихгүй царайж байгааг Мадрина сайн ойлгож байв. Тэд энэ зоогийн газарт зав барих болно гэж зарлаж сэдвийг өөрчлөх боломжийг тэрээр ашиглав. Тэрээр манай залуугаас сайхан хоол бэлтэж өгөхийг хүсэв. Жионуг өрөөг сайшааж цэвэрхэн болохыг дурдмагц зоогийн газрын доторх уур амьсгал өөрчлөгдөв. Ийм хүндтэй зочид ирнэ гэж бэлтгээгүй байснаа тайлбарлаж Эжисон тансаг буйд нь хүлцэж өчөв. Ямар ч зоогийн газрын хамгийн чухал хэсэг нь амт байдаг гэж хэлээд Леон үнийг тоосонгүй. Дараа нь Вангийн угсаа залхамжлагчийг алмайруулах чадвартай хоол бэлтгэхийг Леон Эжисонд сорилоо. Бооцоог өндөр болгохын тулд тэрээр Леонтой ихэд бооцоо тавьж хэрв хоол сэтгэхэд хүрэхгүй бол Леон хотоор нүцгэн алхах ёстой гэж санал болгов. Хараа манаас Остоос сэрээд айж тэдрээд тэр түүний саналыг сонсоод Леон эрт цочирсан ч Леон шаарцаар байв. Өөрийн нэр төрийг хамгаалахаар шийдсэн манай залуу сорилтыг хүлээж авлаа. Эхний хоолоор тэрээр амттай мөнхтэй шүүж үгчжв. Шүлний өнөр болон тэнцвэртэй амтыг Леон үнэлсэн ч маш олон тансаг шүүс амтаж байсан туршлагатай үндэслэн хангалттай гайхалтай биш байна хэмээн голжээ. Прого үүнтэй санал нэгдэж сайхан боловч энгийн шүл байна гэв. Эжисон анхаарлыг Мадрина руу хандууч санал бодлыг нь асуув. Шүлний тагийг сөхөхдөө тэр иргэлцсэн бөгөөд шүлэн дээр хурж яваад зурвасыг олж харжээ. Уг зурваст сэтгэл хөдлөхөн магтаал хэлхийг заасан байлаа. Нөхцөл байдал түргэн сэтгэхүй шаардаж байгааг ухаарсан түүний зүрх түргэн цохиж эхлэв. Нэг халбаг амтасны дараа тэрээр гинэт ширээг алхадаж огцом үндийн босов. Хитрүүлсэн урам зоригтойгоор шүлийг ер бусын чанартай болохыг зарлаж амтыг нь 9-р төвшний магистай зөөшлөв. Түүний энэ жүжиг шиг үйлдэл Ван болон Прогогийн гайхширтыг төрүүлв. Түүний үйлдэл утгагүй санагдсан ч өөр амьсгалын хурцмал байдлыг зөөлөж Эжисон дэрэх дарамтыг баг зэрэг сааруулж чаджээ. Дотроо чичирсээр байгаа Мадрина түүний хитрүүлсэн жүжиглэлд Эжисны хүзээлтэд хүрсэн найдаж байв. Өөрийнхөө хийсэн үйлдэлээс болж тэрээр ихэд ичиж байлаа. Хитрүүлсэн жүжиглэлтээсээ болоод бие барьж ядаж буй Мадрина уг шүлийг дахин амтаж үзхийг Леоноос яарвчлангүй. Энэ бол үнэхээр амттай гэж тэрээр хатуу хэлв. Мадринагийн дэндүү хитрүүлсэн реакцыг гайхширсан Леон дургүйхэн ч гэсэн шүлийг дахин амтаж үзэхэр болов. Хэрв тэр ийхүү их магтаж байгаа бол нэг боломж олох нь гэж тэрээр тэмдэглэв. Мөн түүний
царайны хувирал санснаас нь хамаагүй амьд байна хэмээн хошигно нэмж хэлв. Нөгөө дээгүүр Дион нөхцөл байдлыг зөөжүүлэх зорилгоор уг шүжийг үнэхээр сайн болсныг хүлээн зөвшөөрөв. Хэрв энэ нь тийм чухал үйл явдал биш байсан бол өөртөө бас нэг аяфыг захиалах байсан гэдгээ тэрээр хүлээв. Тэдний сэтгэлийг үл харгалзан Мадринагийн гинтийн галзуу сажаатай шахам реакцэн шүжний амтнаас өөр ямар нэг зүйлтэй холбоотой болох нь бүгдэд ойлгомжтой болов. Өндөр үнэлэгдсэн хааны шидтэн хүний хувьд тэр өмнө нь илүү амттай хоолнууд эзэн нь арцаагүй тул түүний гинтийн сэтгэл хөдлөс сэжигтэй санагдаж байлаа. Дион болон Прого хүртэл энэ зөрчлийг анзаарав. Шүд сайн гэдэгтээ санал нийсэн ч юр бусын зүйл биш гэж тэд үзжээ. Мадрина шиг зэрэглэлийн хүнийг ийм байдлаар авирлахад юу хүргэснийг тэд дотроо гайхацгаав. Энэ хачирхалтай авир гаргахад зоогийн газрын эзэн нөлөөсөн байж магадгүй хэмээн таамаглаж Дион Элисэн рүү харав. Харин Элисэн инээдээ төвчин хоронхор инээмсэглэлээр хариулав. Дараагийн хоолыг бэлтгэхээ баталгаажуулаад тэрээр зоогийн газрын танхимыг эпиртэйгээр орхин гарлаа. Шүлд ажгүй хэдий ч ортонд амтаж байснаас тийм ч их ялгараад байх зүйлгүй гэж шүүмжлэгтэй хандсан Дион сэтгэл хангалуун бус хэвээр үлдэв. Прого хошигнаас санал нэрж Мадрина мөнхтэй шүлэнд ийм дуртайг мэдээгүй гэдгээ нэмж хэлв. Ортонд буцаж ирээд түүний хоолны дэглэмд үнийг оруулахад тэрээр амлав. Олны анхаарлыг татсандаа иөрсөн Мадрина уг шүжийг үнэхээр ховор нандин амттай болохыг яарвчлан зөвтлөв. Цаашид хилэлцгээс зайлсхийхийн тулд тэрээр аюутай шүжийг хурдан дуусгав. Гэсэн хэдий ч аюухаа хоослох үед Yoralt нь бас нэгэн зурвас гарч ирсэн нь зоогийн газрын ард Элисэнтэй уулзахыг заасан байлаа. Шүжийг бүхэлд нь ууснараа алдаа гаргаснаа ухаарсан тэрээр сандарч мэгдэн амьсгаацаар үлдсэн шүжийг санамсаргүйгээр цохин асгав. Харьяалан ханиалгаж байгаад Дионы анхаарлыг татсан бөгөөд Мадринагийн авир хэвийн бос байна гэж тэрээр Прогогийн чихэн чивнэв. Мадрина хүчээр өчин зоогийн газрын аг хэсэг рүү явв. Тагтны хашлаг насан зогсож байсан Элисэн түүнийг хэдийн хүлээж байлаа. Мадрина болгоомжтой төхөж очив. Элисэн түүнийг дуудсан эсхийг тэрбээр сандран асуув. Гинэд тэдний эргэн тойронд солонгон өнгөтэй шидэд хаалт өсөв. Энэ бол дуу тусгаарлах шившлэг гэдгийг танив. Тэдний яриа нууц үлдэхийг Мадрина ойлгов. Элисэн гим зэмээгүй инээмсэглсээр түүнд рүү эргэж харав. Тэд уулзаагүй их удсныг дурдаад тэрбээр түүнтэй халуун дотноор мэдлэв. Шүлтэй холбоотой гүйцэтгэлийг нь магтсан ч энэ нь чин сэтгэлийн мартаад гэхээсээ илүү инээдмийн жүжиг шиг санагдсныг тэр хэлв. Мадрина нэгэн зэрэг талархсандаа баярлаж бас зэмлүүлсэндээ санаан зовжээ. Тэр юу гэж хариулахаа мэдэхгүй сандарч байтар Элисэн түүний яриаг тасаж дахин хизээч зам дээр нь таарч болохгүй гэж анхааруулснаа сануулв. Хүчтэй бас аимшигтай шидэд авраа цацаж ирэхэд түүний инээмсэглэж баг зэрэг бүтлэрв. Түүнтэй дахин уулзаж байгаадаа баяртай байгаа ч түүний байгаа байдал нь тэдний өмнөх тохиролцоог зөрчиж байгааг тэрбээр тодорхой хэлв. Сандарч твцсэн Мадрин энд байгааг нь мэдээгүй гэдгээ хийж алджээ. Түүний шалтагт үйлч олсон байдалтай хандсан Элисэн яагаад Дионыг дагаж явсныг нь шаардав. Төрөд бүрийн газар нутагт нөлөөллөө өргөжүүлж буй гүн тамуурны тушаалыг л дагаж явснаа Мадрина тайлбарлав. Тэдний оролцоо нь хааны ордныхоо байр суурийг бэхжүүлэх зорилготой болохыг тэр нэмж хэлв. Элисэн түүний яриаг тасаж Тимурины амбиц өөрт нь сонирхолгүй гэдгээ мэдэгдэв. Тэрбээр Дионы ямар санаатай байгааг мэдхийг хүсв. Мадрина эргэлзэж түүний ширүүн харцдоор илт хөлрөв. Гэсэн хэдий ч Элисэн Дионыг ёс суртахынгүй дураараа дурдаг нэгэн хэмээн тодорхойж байв. Тэрбээр Дионыг улс төрийг сонирхдаггүй дүр эсгэж бусдыг манипуляцлахын тулд их мэдэж давуу эрхээ ашигладаг хэмээн буруутгав. Дионыг ашиглах зэрэг Дионы үйлчлүүд бол хамаагүй том төлөвлөгөөний нэг хэсэг гэдгийг ивчитгэхэд Элисоны хоолой бараан болов. Вангийн эцсийн зорилго юу болохыг тэр шаардав. Айсандаа чичирсэн Мадрина хариулж чадахгүй гэдгээ хатуу хэлв. Хамгийн хатуу тамлалт дор байсан ч ийм нууцыг дэвхэж чадахгүй тул өөрийг нь ойлгохыг тэрбээр Элисоноос гуйв. Түүний үгийг шалгах зур Элисний царай хүйтэн болж хувирав. Тэр зөвхөн явахыг хүсэж байгаагаа хүлээн зөвшөөрөв. Хэсэг хугацааны дараа Мадрина царайн цайж цочирсан байдалтайгаар хүлээн авалтын ширээнд эргэн ирэв. Дион болон Прого түүнийг сандарч буйг анзаарсан ч шууд юм хийсэнгүй. Тайвширхыг хичээсэн Мадрина цээжиндээ гараа тавиад шүлний аманд нь үлдсэнийг амтаж байсан гэж солхон үгүйзв. Түүнд итгээгүй ч цааш шахахыг хүсээгүй. Дион ийм захын зоогийн газраас ийм хоол олно гэдэг гайхалтай хэрэг хэмээн тэмдэгдэв. Дион руу сэмхэн харсан залуу ноён ямар нэгэн зүйл нууж байна гэсэн сэжгийг илпэн. Гэсэн хэдий ч Дион борийг үргэлжлүүлэлгүйгээр энэ мөчийг өнгөрөхийг хүссэнгүй. Дион гүн тамран руу эргэж хараад борийнхоо нөхцөлийг сануулв. Гүн ячтай инээнсэглээд зорилго нь Вангийн сэтгэлд нийцхүүц хоол барих явдал гэдгийг дахин хэлв. Дианы эцэг нь гайхамшигтайгаар илэрч ирээд уг хоолыг өөрөө барьсан ч өөрийнх нь шаардлагад хүрэхгүй гэж шоолон хэлэхэд Дионы инээнсэглэл улам хурц болжээ. Диан гараа зангидсан ч тайвнаар хариулв. Ард түмнээ дэмжиж сайн сайхныг нь хангаж чадах юм бол хувийнхаа нэр төрийг гутаахад бэлэн гэдгээ тэрбээр мэдэгдэв. Түүний шийдэмгий байдал Дионыг оролцуулаад бүх хүнийг бишрүүлв. Гэвч Вангийн ван бишрэлтэй шоолсон инээдний цаан нуужээ. Үдээс хойших наран өрөөг артан шархав гэлээр бүрхэхэд ээлжсэн үндсэн холоо авч ирэв. Тагийг нь сүртэйгээр өргөхөд ээлжсэн утаатай шорон овоо шиг харагдах зүйлийг ил гаргав. Үйл явдал улам эрчимжиж эвзэгтэй мөч ойртож байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэлт хийн.
дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзхийг хүсвэл дэлгэцэн дэх төрийн банкны данс руу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нин даруй гаргаж өгье. Таалагдсан бол лайк дарч сувг 100 маань заавал бүртгүүлээрэй.